Сайн байцгаана уу? Өнөөдөр бид нэг сонирхолтой сэтгэл хөдлөм ирээдүйг зөгнсөн номны тухай ярих гэж байна. Тэгэхээр энэхүү ном бол кофе хүрхөөс өмнө гэдэг ном юм. Нэрээ сонсохоос ахуулаад маш сонирхолтой санагдаж байгаа шүү. Энэ ном нь Японы алдар зохиолч Кавакучи Тошиказу гэх хүний кофе хүрхөөс өмнө гэдэг ном бөгөөд кафенд хүмүүс өнгөрсөн рүүгээ буцах боломжтой байдаг. Гэхдээ зүгээр нэг буцаад хүснээ өөрчилдөггүй. Маш чухал дүрмүүд байдаг. Тэгээ хамгийн гол нь өнгөрсөнд очиод одог өөрчилж болохгүй. Мөн нэг суудал дээр л суух ёстой. Бас кофе хүрхөөс өмнө л буцаад ирэх ёстой. Тэгэхээр хэрвээ кофе хүрчихвэл тэр хүн яана гэсэн үг вэ? Хэрвээ кофе хүрчих юм бол тэр хүн сүнс олж яг тэнд гацдаг. Нэг бодлын эрсдэлтэй юм шиг тийм шүү, маш их том эрсдэлтэй. Тэгэхээр энэ номонд гарч байгаа бүх дөрүүд өнгөрсөнтэйгээ холбоотой харамсал, сэтгэлийн гүн шарахтай байдаг гэсэн үг юм тийм үү? Тийм ээ. Жишээлбэл нэгэн эмэгтэй өөрийг нь орхисон найз залуутаагаа дахин уулзахыг хүсдэг. За тэгэхээр энэхүү номныхаа 1-р бүлэг рүү орж эхлэх үү? Тэгцээ. Энэхүү номын 1-р бүлэгт хосуудын талаар өгүүлдэг. Найз залуу нь ажил хэрэгээсээ болоод найз охиноо одоо ингэ Америк руу хайж явдаг юм байлээ л дээ. Тэгээд найз охин нь салах ёс хийж амжаагүй. Дээрс нь тэр хоёр салчихсан, маш их зүрхэн шархалсан. Тэгээд ерөөдөө салхаас хийж амжаагүй байгаа учраас яд цөлийн удаа ч гэсэн салах ёс хийгээд тухайн кафег зорддог юм байл. Зөв. Тэгвэл тэр эмэгтэй хэрхэн тэр кафег мэдэж авсан юм бол? Мэдээж тосхон болгонд домог, хууч яриа, ам дэмцэн яриа гэдэг зүйлүүд байдаг штеп. Яг тэгэл хүмүүсээс сонссон байгаа тэр бүсгүй. Тэгэл тэр кафег зорих болсон. Ам дэмцэрээ юм тийм үү? Тий. Тэгээд тэр бүсгүй болохоор кафед ороод өөрийг нь ингээд маш сайхан дулаан уур амьсгал хөтөж авсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр бүсгүй ороод барменд сайн байна уу? Ингээд би кофе аммаар өнгөрсөн рүү очимоор байна гэхэд бармен бол татгалцсан. Яагаад юм бол? Тэгэхээр өнгөрсөн рүү аялуулдаг ганц л суудал байдаг юм билээ. Тэр суудалд нь нэгэн цагаан даашинцтай бүсгүй суусан байдаг. Тэгвэл тэр цагаан даашинцтай бүсгүй яг хин юм бол? Ерөнхийдөө бол гарчигнаас уншихад кофе хүрхөөс өмнө гэдэг гарчигтай штэ. Тэр бүсгүй яг л энэ охин шиг өнгөрсөн рүү очихын тулд энэ кафег зорь ирсэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг? Юу нь бол сүнс гэсэн үг тий. Кофе хүрхөөс өмнө ирж чадаагүй нэгэн эмэгтэйн өрөвдөлтэй сүнслэх гэсэн үг. Тэгвэл тэр эмэгтэй өнгөрсөн рүү очиж чаддгийм болов? Өнгөрсөн рүү очиж чаднаа. Тэр нөө хорогцсон гэдэг байгаа эмэгтэйн сүнс нь болохоор өдөрт нэг л удаа судлаасаа бусдаг юм билээ. За. Тэр нь болохоор ариун цэврийн өрөө орох гэж. Тэр хооронд нь л өстой. Бүгдийг амжуулах хэрэгтэй юм тийм үү? Тэнгуут болохоор ариун цэврийн өрөө орох гэж номон дээрээ гардаг хэдий ч яг цаг хугацаа бүх зүйл нь яг тараал яг кофе хүрхэд л тэр эмэгтэй ирдэг юм шүү хамаа. Хэрвээ кофе хүрхэд тэр эмэгтэй босоогүй бас тэр цагаан даашинцтай эмэгтэй ирчихвэл тэр эмэгтэй яах вэ? Тэгэхээр кофе аяглуулсан бүсгүй цагаан даашинцтай бүсгүйг ирэхэд босч амжаагүй бол тэр ертөнцийн сүнс болоод үлднэ гэсэн. Яг тэр цагаан даашинцтай эмэгтэйг адилхан гэсэн үг юм тийм үү? Тэгээ нөгөө бүсгүй чинь цагаан даашинцтай бүсгүй босгоод найз залуутайгаа ямар ч хэсэг уулзаад эцсийн үгээ хэлж чаддаг. Хэдий ирээдүг буцааж болохгүй ч гэсэндээ. Өөрийнхөө сэтгэлийг ямар ч хэсэг амраачлаа л гэсэн үг дээ. Энэхүү төгсгөлөөс харахад хайртай хүндээ үнийг хэлэх ямар чухал болохыг энэ түүхээс харуулж болно. За тэгээд 1-р бүлэг нь бол ер нь бол тиймэрхүү дуустдаг. 2-р бүлэгт эхнэр нөхөр хоёрын тухай гардаг. Нөхөр нь ой санамжаа алдах өвчнөд бөгөөд эхнэр нь ингээд тэрнээс болоод ингээд намайг мартчихгүй дээ, намайг ингээд орчихгүй дээ гэхээс амир байдаг. Тэгэхээр мэдээж хайртай хүнийхээ дурсамжаас устдаж үгүй болно гэдэг бол үнэхээр аимшигтай зүйл шүү дээ. Эхнэр нөхөр хоёр өдөр тутамдаа ер нь яаж амьдардаг вэ? Өдөр тутмын амьдрал. Өдөр тутмын амьдрал гэх юм бол Фусаки болохоор өдөр бүр дэлийн дэвтэртэй одоо маргааш юу хийхээ тэмдэглэж одоо мартах үедээ тэрийг сануулахын тулд тэрийг эргэж уншдаг. Тийм туршилтай. Тэгэхээр Фусаки бол нөхөр юм бэ штэ. Тийм. Нэг удаа тэр эхнэрээ танихаа болж эхэлсэн. Тэгээд тэр нь ингээд өөрт нь ингээд маш хүнд санагдаж эхэлсэн байгаа юм л да.
Тэр явдлыг ч гэсэн эхнэр нь олж мэдээд тэгээд за намаа мартах юм байна гэд ер нь бол тэр кафег зорьсон байдгийг. Тэгэхээр Котека маань өнгөрсөнд очиж чаддаг уу? Өнгөрсөнд очиж чаддаг аа. Мэдээж өнгөрсөнд очиод Фусакигийн одоо өөрт нь эхнэртэй зориулж бичсэн загтлыг тэр олж авдаг. Нөхрийнхөө бичсэн загтлыг ихнэр нь олж аваад байгаа юм байна шүү дээ. Яг зөв. Тэр загтал нь хайрын үгээр дүүрэн сэтгэлээ илчилсэн үнэхээр гоё загтал гэдэг баг тийм үү? Маш гоё загтал. Тэрхүү загталд өгүүлэхдээ хэрвээ би чамайг мартаж эхэлсэн ч гэсэн би чамд үргэлж хайртай гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ катаг гэдэг урам хүч сүүж байгаа юм байна. Тийм амар гоё одоо бас нэгэн дурсамж гэсэн үг л дээ. Тийм байна. За хоёлаа 3 дугаар бүлэг лүүгээ тэгвэл шилжиж та. Нэгэн том сургуу эрэх дураараа хүүгийн талаар гардаг байхгүй юу гол дүр нь. Тэгээд хичин болохоор чи ингээд эцэг ихтэй санаа тавь, эцэг ихийнхээ ажил туслаач гэж хэлсэн боловч хичээхаа өгөнд орохгүй, гэртээ очдоггүй, зөрүүдэлдэг хүүхдээс нь тийм зөрүүдэлдэг. Тэгээд тэгж явснаасаа болоод одоо гинти ославаар автозамын ославаараас болоод амнасаа алддаг. Тэгээд ерөөсөө түүнээсээ болоод хичээсээ намайг очоогүй дуучлаарай, хэл сураггүй байсан дуучлаарай гэж хэлээд тэр кафег зориод тэгээд өнгөрсөн рүү очиж хичээсээ уучлалтахгүй байдаг тухай гардаг. Яг уу энэ бүлэг нь болохоор харамсал, гуниг дагуулдаг ч гэсэндээ уучлал ямар хүчтэй вэ гэдгийг, гэр бүлийн үнц нь гэдэг ямар зүйл дээр оршдог вэ гэдгийг маш сайхан дэлгэрэнгүй гаргасан байна. Ойлгуулж өгсөн байх нь. За 3 дугаар бүлгээ ярьж дуслаа. 4 дугаар бүлэг дээр юуны тухай гардаг вэ? 4 дугаар бүлэгт ээж ба хүүхдийн талаар гардаг. Ээж нь өөрийн төрөөгүй хүүхдтэйгээ холбоотой нэгэн түүх. Тэр ирээдүйн рүү очиж төрөх гэж бүх хүүхдийнхээ талаар мэдхийг маш ихээр хүсдэг. Тэр яагаад мэдхийг хүсэж байгаа юм бол угаасаа төрүүлэхээс хойш Эмч түүнд нэг мэдээ туулгадаг. Тэр мэдээнд та хүүхдэд төрүүлж болно. Гэтэ таны амь эрсдэнэ. Хэрвээ та өөрийнхөө амийг эрсдэлд оруулмааргүй байвал та хүүхдээ ахуулж болно гэдэг ийм амар том хоёр шаардлага, сонголтыг ер нь бол тулгадаг. Тэгвэл тэр бүсгүй хизээ шийдвэрээ гаргах уу? Тэр бүсгүй кафегийн цаг хугацааг аялах боломжийг ашигладаг. Тэр эмэгтэй ирээдүйд очиод өөрийнхөө хүүхдтэй уулздаг. Ер нь бол амар гоё. Яг одоо цэцэг дэлгэрч байгаа үе дээр нь очиж хүүхдтэй уулздаг. Түүний хүүхэд аль хэдийн өссөн, мөн ээжийнхээ тухай мэддэг, түүнийг хайрладаг нэг маш мундаг хүн болж өссөн байдаг. Мэдээж ээж нь өөрийнх нь төлөө амиа гаргасан болохоор, золионд тавьсан болохоор тэгж байгаа та тийм ээ. Тийм. Тэрхүү явдал тохиолдсноос хойш тэр бүсгүй шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр мэдээж хүүхдээ төрүүлсэн. Төрүүлсэн. Ерөнхийдөө энэхүү бүлгийн утга гол санаа нь бол эхийн хайр бол өөрийгөө золиослох хэмжээний хүчтэй, ирээдүйд тодорхойгүй ч итгэл нь чухал. Бас амьдралын утга учир заримдаа өөр хүнд амьдрал бэлгэлэхэд оршдог гэдгийг энэхүү бүлэгт агуулгадаж байгаа юм аа. За тэгэхээр энэхүү өнөөдрийн подкастнда хоёлаа кофе хөрхөөс гэдэг бүлгийн бараг тал бүлгийг ярьчихгүй. Тэглээ шүү дээ. Энэ номын гол санаа нь хэдийгээр бид өнгөрснийг өөрчилж чаддаггүй ч түүнд хандах өөрийн сэтгэл бодлоо өөрчилж чадна гэдэгт оршдог юм. Тэгэхээр зохиолдох дөрүүд өнгөрсөн рүү буцдаг чи ямар ч үйл явдлыг өөрчилж чаддгүй нь бас харамсалтай хэдий ч тэд хэлж амжаагүй үгээ хэлж сэтгэлээ илэрхийлснээр бол дотроо өөрчлөгддөг юм байна. Тиймээс энэ ном бидэнд хайртай хүмүүстэй итгэлээ цагт нь илэрхийлэх, харамсалгүй амьдрах, одоо цагийг үнэлэх хэрэгтэйг сануулдаг. Учир нь бидэнд үргэлж кофе хөрхөөс өмнөх богино хугацаа л байдаг.